За 3 заавар зөвлөгөө эхэлж байна. Тэгээд та нар гарчнаас хараад ороод ирсэн баг. Энэ удаа iPhone-ы батарейны талаар ярилцсан. Та нарын утасны батарей чинь одоо гараад хөлдөөд байгаа бах. Тэр бүгдээрээ хөлдөөд унтарсан iPhone-тай хүмүүс Улаанбаатар хотоор дүүрэн байгаа бах. Тэгвэл iPhone яагаад хөлддөг юм бэ? Энэ талаар хэдүүлээ ярилцъя. Бас хэд хэдэн зөвлөгөөнүүд байна. Тэр iPhone утаснууд нь өөрөө lithium ion гэдэг батарей хэрэглэдэг. Ер нь сүүлийн бүх смарт утаснууд бүгдээрээ энэ төрлийн батарейг хэрэглэж байгаа. Тэр энэ батарей нь яаж ажилладаг юм бэ гэх юм бол шингэн электролитийн урсгалаар энерги гаргаж чаддаг гэсэн. Тэр шингэн электролитийн урсгал нь Apple-ийн зүгээс санал болгож байгаагаар Apple-ийн төхөөрөмжүүд ерөнхийдөө 35 Фаренгейтээс 92 Фаренгейт энийг Цельс руу шилжүүлэх юм бол градусаас нэмэх 35 градусын хооронд iPhone утсаар ямар ч асуудалгүй ажиллана. Энэ lithium ion батарей бол ямар ч асуудал үүсэхгүй таны утас унтрахгүй халахгүй гэсэн. Энээс дээшээ юм уу энээс доошоо өсгөд таны батарейнд асуудал үүснэ гэж. Тэг градусаас доошлоход нөгөө юуны урсгал, шингэн электролитийн урсгалууд нь зогсдог буюу хөлддөг. Ерөнхийдөө шингэн электролит хасах 20 градусаас доош хүртэнд хөлдөнө гэсэн үг. Хасах одоо бол ерөнхийдөө Улаанбаатарт 30-аас 35 байгаа учраас та уцаа гаргаж ирээд ерөнхийдөө 1 минут болоход уцад нь хөлдөнө гэсэн үг. Тэгэхээр энэс яаж сэргийлж болох вэ? Миний зүгээс ерөнхийдөө санал болгож байгаа зүйл юу гэх юм бол та өөрийнхөө гар утсыг битгий цүнх рүүгээ хийгээрэй. Цүнхэн дотор ч хангалттай хэмжээний дулаан байхгүй учраас таны утас бол унтрана. Тиймээс гар утсаа болж их юм бол өөрийнхөө биетэй буюу дотор цамцныхаа дотор хармаанд ч юм уу куртныхаа дотор хармаанд хийлгэж ерөнхийдөө тэг градусаар барих хэмжээний тийм дулаахан газар байлгаж таны утасд нь хөлдөхгүй унтрахгүй гэсэн үг. Тэгээд мэдээж гадуур явж байхдаа дуудлага хийхдээ чихэрч ашиглаж байвал маш зүгээр. Иймэрхүү зөвлөгөө байна. Тэгээд iPhone утас хөлдөхөөс аврах бол ямар ч арга байхгүй. Ганц арга нь дотор хувцсныхаа дотор хийх юм л арга байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяр та. Тий. Миний энэ бичлэг таалагдсан бол лайк хийгээрэй, бас шеэр хийж хадгалж авах юм уу, бусдаа түгээгээрэй. Хэрвээ таалагдаагүй бол миний YouTube суваг руу ороод бусад бичлэгүүдийн үзээрэй. Таалагдана гэж найдаж байна. Баяр та.